Итгэж санаач ямар юм? Одоо гоё л шүү дээ. Хаанаас өөх агуулга мэдчихлээ. Өнөөдөр ээж 10 цагаас хаалгаанд орно. Тэгээд бид хоёр одоо гэрээс гарах тийм. Үгүй гарах болов л. Тэгээд хаалгаа нь 10 цагт эхлээд орой 6 цагт дуусна гэсэн. Ер нь бол том хаалгаа гэсэн үг үстэй юм чинь бүтэн тулгатай. Би бол жоохон сандарч байна. Ээж болохоор би сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа. Би бол угаасаа мэдчихэж байгаа. Зөндөө бичлэг үзсэн гэл. Тэгээд байгаа. За яа. За, Жойг хүргээд өгчлөө. За одоо өнөөдөр орлоо шүү дээ. гоё дөө. Яа, дараа 6 хүртэл чадах болж байгаа юм юу яаж. Жохон айж ин. Тэгээд ч тийм бол. Ээж тэмдэглэг дээрээ ирсэн байна. Тэр нэг 10 минутын өмнө ирээд 10-аас хаалгаатай тэгээд 9 цагаас ирээрэй гэсэн. Тэгээд бид хоёр одоо 8:50 болж байгаа. 10 минутын өмнө ирээд хүлээж байна. 감자 조금 더. Амсаа тайл гэж хэлсэн юм уу? Мэдхгүй. 아니 선배가 잡아보면 다시는 디자인을 하나 해야 겠지. 임시한 옷이 걸선 하나. Сайн хэрсэг нь авдагх байдлаар ингэж хангалаанд хийгнэ гэдэг. Ерөнхийдөө л одоо байгаас нь илүү жоохон томрооч юм бол эвгүй харагдах учраас одоо байгаас нь баг зэрэг ингэж харагдахаар давхрааг нь хийвэл болохоор харагдчихна гэдэг чинь. Танд өөрт нь ямар санагдчих? Жоох татсан шүү дээ. Татгаад жоохон юу энэ уртдал муртал нэг санаа. 지금 앞부분이 해볼게요. 네. 여기다 과일 어쨌든 히데스 하시면 돼요. Хаана өсгөж хаана. 그 올라서 이거서 이렇게 아, 이스테 들어가. Ишээ. Тийм ээ. За ээж амжилт. 그럼 인터뷰 할게. Ээж хаалгаанд орсон. Одоо би юм мэдэх гэж юм. Ээж нөгөө нэг фастинг хийж байгаа болохоор би зүтэнд одоо яаж юм мэдхүүгээд би өглөөнөөс хойш усал уусан. Одоо 11 цаг болох гэж байна. Би одоо 1 цагаас хичээлтэй. Орой ээж 6 цагаас билүү хаалгаанд дуусна гэсэн дуусахаар над руу залгаан. Тэгэхээр нь би ирээд ямар ч байсан. Орой 11 хүртэл өрөөнд нь байж болно. Өглөө би 11 цагаас ирж авах хэрэгтэй маргааш өглөө. Би одоо яа өөрөө яг юм хэлж байгаа юм шиг амар догтлоод байгаа болоо. Одоо 7:37 болж байна. Тэгээд ээж одоо хаалганаасаа гарцсан байгаа. Амрах өрөөнд байгаа гэсэн. Тэгээд би одоо ээжийг очиж аваад гинэ. Ээжийг ямар ч гэсэн очиж эргээд нэг ямар хуу байна гэдгийг нь харчаад ирээ гэж бодоод маргааш өглөө эмнэлгээс гарна л та. Гэхдээ оройн ээж дүүрт нь очно гэд хэлсэн болохоор одоо нэг очиж харъя гэж бодоод явчих. Кофе авах. 요즘엔 사료와 같이 뽑아주세요. За кофегаа авчлаа. Ямар хөдөн. Би 8:16-д очихоор байна. Одоо намайг 9:05-д гараад ирээрэй гэсэн. Ээж. Оо. Сэрсэн маамаа та. Йоо. Хүлээж хөдлөрлөө. Мэдлээ штэ. За ямар алуу гарнаас ч юм яри. Яа. Аюу сайн болсон гэсэн штэ цагалгаа нь. Тийм. Энэ палат юм уу? Палат юм уу? Тэ. Ингээ хаа Энд сэрсэн юм уу та? Яасан амар даарсан уу? Та тэгэж мэдэрсэн үү та? Үгүй. Энэ daarаас халаах энэ daarаас халах нь одоо зөв биеийн температурын эмгтээд нөгөө нэг энэ чинь
За би тэр мөрийг сайн асууя. Утсанд ороод халаад байна гэдэг юм байна тий. За та ч угаасаа шууд наана шээж мэч юм шүү дээ. Энэ шээс чинь гараад юм шүү үгүй юм уу? Мэдхгүй нэг болоо юм шар юм шүү байна. Нөгөө эмч маань орох юм. Нүдэ нэгэрэ нүдэ аняраа гэдэг өөрөөс орсон. Тэгээ танд монголоор хэлсэн юм уу? Нүдэ нэгэрэ нүдэ анараа гэдэг. Одоо хүн намайг харах юм гэж харахгүй. Харахгүй шүү дээ. 2 карат таа биш дээ би арай л юм гарч ирсэн. За. Ээжиг очиж аваад гэртээ ирээд одоо тий асрандаа. Өчигдөр би гэрлүүгээ ирэх замдаа жоохон гинт айсан. Бүрэн ингээд жоохон харахад бол ингээл амар дүнгэж халаанс гадарсан болохоор жоохон ингээд амар харагдаж штэ тий би ингээд би яна мана ямар юм бэ гэх юм бол ээж айчхал уу гэж бодоод өө ёстой нэрээ отост наатах чи юу хавдран буучна хавнан буучна гэл ингээл ямар хүм ярьж байгаа мөртлөө өөрөө жоохон айсан яг үндэ тэгэл яг гэрлүүгээ ирэх гээл жолоо барай явуулсан чи гинт нөгөөт ингээл амар бодогдол ингэж хаалгаа хийсэн бахта гэж бодогдод жоохон амар юу байсан. Одоо загсаал машина тавьчаад дэше орох гэж байна. Ээж хаван болгодог шарлаганд орж байгаа гэсэн. Миний ингээ kids ингээд би жоох сандраад байна. Одоо уг нь ингээ хаглаа ороод дууссан мөртлөө би яагаад ингээд сандраад байна. Өчигдөр бараг хаглаанд орох жоохт ингээ сандраагүй дээ. Чамааг өчигдөр өглөө үлдээгээл өнөөдөр ирж авахд имээч ийм болцсон байж тээ Жой. Имээч ихч болцсон байж тээ. Жойя. Ээж өнөөдөр салхилмаар байна гэд гарч ирсэн. Хүй нашаар Хой битгий худлаа газар руу яагаад вэ? Заяа юу? Тэшин Чуя. Миний историк гэсэн чараач баг бүтгэхгүй байсан. Сая өдөр нэг иймэрхүү өнгөрч байна. Ээж одоо 3 дахь хагалгаанд орсон. Өнөөдөр ингээд бүтэн сайн. Одоо дараагийн 3 дахь эмнэлэг дээр очиж нэг үзүүлээд дэжгүй байвал юугаа оёогоо авахулна. Тас усэрсэн үү?